Агуу их оронч Солонгоо уйллаа өнөөдөр. Тэгэхээр агуу их орончдын хувьд өнөөдөр эмгэнэлтэй өдөр болж ах шиг байна. Тэр шантааччин, дээрэмчин, шоронгийн хулгайч царайтай энэ хүмүүсийг харахаар би тэгж боддог. Би тэд нартай хэдийч ус болж нэг эргээр нэг голоор урсахгүй, хизээч нэг тавгнаас хооллохгүй. Тийм болохоор би тэд нарыг агуу их орончт гэж нэрлэхээс иччихээн. Ямар гэчин бузар үйлдэл хийснээ та бүхэн өнөөдөр харсан байх. Тэр энгийн хятадын ажилчдыг яагаад тэгж дарамтлаж байгаа юм? Нохоо мэт суулгаж байгаа юм. Яаж тэгж дарамтлаж чадж байна? Тэр хүнээс шоронгийн хулгайч, ярагчин, дээрэмчин, шоронгийн хулгайчнараас гардаг арин шин яг харагдаж байна лээ. Та нар тэр бичлэгийн лайвыг үзээрэй. Би бол тийм хүмүүстэй хэзээч нэг ширээн сууж чадахгүй. Үзэл бодлын хувьд ч үнэхээр нэг ширээн дээр сууч чадахгүй. Нэг ширээнд тоололцож чадахгүй. Бид нар хятадын ард түмэнтэй дайтах ямар ч шаардлага байхгүй. Хятадын ард түмэн биднийг хизээч үзэн ядаж байгаачгүй, хойштож үзэн ядахгүй. Тэдний хэл нээлттэй байгаа учраас бид нар өнөөдөр амьдарч байгаа. Миний амьдрал, бизнес бүх зүйл тэр улстай холбоотой байдаг. Хэрвээ тэр улс нэг сар, нэг бүтэн жил хилээ хаахтал миний ажил, бизнес тэр чигээрээ оронгоор устж үгүй болно. Миний амьдрал баг үгүй болно гэсэн үг. Тэгээд ч Монголын маш олон бизнесмэнүүдийн амьдрал Хятад улсын техник, технологи бүх зүйл, бараа материал бүх зүйлээр явагддаг учраас Хятад улстай бид дайтах ямар ч шаардлага байхгүй. Харин ч Хятад улс бидний хаяанд байж байгаа нь бидний хувьд маш их аз завшаан. Гадаад дотоодд явж байхад маш олон ард түмнүүд хэлдэг. Би Монгол хүн гэхэд та нар ямар азтай юм бэ? Тэр том улсын хажууд яг хаяагийн дэрлээд байж идэг гэж ярьдаг. Тэгэхээр тэр балиар шантааччин, балиар хүмүүсийг би яагаад бид нэр агуу их орончт гэж нэрлээд ингээд шүтэж бишрээд тэр пэйжийн дагаад тэр лайвыг үзээд ингээд идэх би ерөөсөө ойлгохгүй маа. Тэр Солонгоо гэж байгаа, Отгонбаатар гэж байгаа, Шинжээ 10 гэж байгаа, Үнэн ба Зөв нам гэд нэртэй намтай тэр хамгийн бузар хүмүүс үнэн бас шударга зөв гэсэн үгнүүдийг үргэлж хэрэгэлдэг байхгүй юу? Тийм балиар хүмүүс тийм гоё үгнүүдийг өмнөө барьж бамбаа болгож ашигладаг. Та нар тэр хүмүүсийн арин шин тэр биш лайв дээр явж байгаа тэр хятадын тэр хөөрхий тэр энгийн ажилчдыг яаж дарамтлаж байна? Ташуураараа далаагаад морь унтсан ташуураараа далаагаад арлын шүү. Пистанууд мань, лалрууд мань энэ төр гээд. Энгийн жирийн эмхтэй хүн тэгж хэлж чадах уу? Хэрвээ Солонгост ч юм уу хаана газар Монгол ажилчдыг тэгж хэлвэл та нар яах вэ? Тэгэхээр өнөөдөр тэр хүний уйлах ээлж нэрсэн байх. Ирээдүйд тэр хүн үр хойчохоо өмнө тэр ажил, бизнес явуулж байгаа хүмүүсийн гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг зогсоож дарамтласнараа ирээдүйн хойштоо ямар хор уршиг тарьж байгааг тэнэг хүмүүс мэдж байгаа болоо, ойлгож байгаа болоо. Би лав тэр хүмүүстэй ус болж нэг эргээр урсахгүй. Дарсан ширээн дээр ч нэг ширээн дээр сууж чадахгүй, хоолны ширээн дээр ч нэг тавгнаас хоолж чадахгүй. Тийм балиар хүмүүстэй. Ягдгүй л миний өвөг дээдс ухаалаг эрдэм нутаа боловсралтай хүмүүс байсан учраас би тэр хүмүүстэй хизээч нэг ширээнд сууж чадахгүй. Нэг ширээ
тавгнаас хооллож чадахгүй. Харин ийм балиар заваа хүмүүс энэ нийгэмд маш их ойширч байгаад би харамсалтай байна. Энэ зарим нэг эх оронч нэртэй энэ заваа хүмүүс үнэхээр их ойширж ийн сүүлийн үед. Борооны дараах мөг шиг ойширж ийн. Яагаад гэвэл эднэр ийм заваа аргаар мөнгө олж амьдарч болоод байгаа учраас маш олон хүмүүс ингэж игнэн улам өргөжж байгаа байхгүй юу? Тэр нэг настай хятад хүний хүртэл зүгээр суулгачгүй энэ мөн хөгшин хужаа энэ төр гээ. Тэр хүүхэн айгүй л хувцсын тайлд үзэх юм бол левчиг бандажг нь тийм үү? Хөхний дарвалга нь дотооч нь хятадх байгаа шүү. Гэрт нь ороод үзэх юм бол ихэнх нь хятад бараанууд байгаа шүү. Айгүй бол ичхгүй бол. Тэгэд яагаад тэр ард түмнийг ингэж үзий ядаад байгаа энэ тэр хүмүүс? Монгол улс хятадаас тэгвэл хилээ хаачи. Тэр том улс Монголын хилийг хаалаа гэд хоосрох уу? Үгүй. Харин хятад улс хэрвээ нэг өдөр хилээ хаагаад бүтэн жил болох юм бол Монгол улс юу болохыг энэ бидний амьдралд яаж хувирахыг та нар мэдж байгаа байлгүй дээ. Ялангуяа бизнесмэнүүд бол маш сайн мэдж байгаа гэж би бодож байна. Би өөрөө бизнес хийдэг, миний бизнес бүх зүйл бараа, материал, бүх зүйл, техник, технологи, бүх зүйл хятадаас ирдэг. Бүх түүхий ид, бүх зүйл тэндээс ирдэг. Хятад хүмүүс надтай хизээч тэгж харьцаж байгаагүй. Тэр хүмүүс надад үргэлж сайхан ханддаг. Одоо ч сайхан хандсан хэвээр байгаа. Гэхдээ энэ мэтийн заваа хүмүүсийн бичлэгийг харуул тэр хүмүүс яах вэ? Гэхдээ Монголын ард түмнийг бол хятадын ард түмэн үзий ядна гэж би бодохгүй. Тэд нар илүү ухаалаг хүмүүс. Би үргэлж тэдэнтэй харьцаж байдаг учраас би мэднэ. Тэгэхээр энэ залуусаа бид нэр орчин үеийн залуус энэ заваа хүмүүсийг нийгмээсээ арчих хэрэгтэй байна. Ядчил тэдний пэйжийг хідээж битгий даг, тэдний бичлэгийг хідээж битгий үз. Тэдний пэйжийг үргэлж фэйсбүүк рүү гомдол явуулж бай. Тэгээ тэр хүмүүсийн пэйжийг хаалгах хэрэгтэй. Хідээж битгий ахиж тийм пэйж нийлэхгүй тийм нөхцөлд хүргэмээр байна. Тэгжүүж бид нар энэ заваа хүмүүсээс нийгмээ цэвэрлэхгүй бол магадгүй энэ цаашласаар хоёр улсын хооронд хагарал гаргахыг үгүй хэлэх газаргүй шүү дээ. Хэрвээ тэгвэл бид нар хохирно үгээс тэр агуу том улс хохирно гэж хижээч байхгүй. За тэгэхээр залуучуудаа энэ мэтийн заваан энэ шоронгийн ийм балиар зан гаргаж байгаа ийм заваан хүмүүс хараа эдгээр аягүй бүгдээрээ шоронд явж исэн байх гэж би бодож байна. Ийм тийм морин унчаад тэр хүмүүсийн үүдээс залруудаа алан шүүгээ дашуур гоцоолгож байгаа тэр мэтийн хүмүүс тэр Шинжи 10-дан Отгон Баатар энэ Солонгоо мэтийн энэ заваан хүмүүс шоронд явж ид байсан байх. Ийм заваан хүмүүсийг биднээс нийгмээсээ зайлуулаагүй цагт бид нар Монгол улс хөрөнгө оруулах, бид нарыг дэмжих улс улам л хоордсон шүү. Тэгэхээр залуусаа нийгмээ цэвэрлэцгээ энэ заваан хүмүүсээс энэ зөвхөн өөртөөхөө ирэх авах хідэн цаасыг хин нэгний шамтааталж дээрэмдэж иркэтэлж шоронгийн заваан зан гаргаж амьдрдаг энэ хүмүүсээс ангижрах цаг болсон. Шоронгийн тэр заваан зан, балиар зан гард хоцорсон шүү дээ. Аль коммунизмын үед хоцорсон шүү дээ. Бид нар шинэ орчин үед амьдарч байна. 21-р зуунд амьдарч байна. Тэр залуусаа шеэр хийгээд өгөөрөө. Тэгээд дэмжээд өгөөрөө. Би өөрийнхөө бичлэгэн дээр шеэр хийгэр гэж хизээч хэлдэггүй харин энэ удаа хэлчихье гэж бодож байна. Дэмжээд өгөөрөө. Ийм заваан хүмүүс бидний дунд байх ёсгүй шүү. Манай улсыг ямар заваан харагдуулна гэж, ямар балиар харагдуулна гэж, ямар мулгуу тэнэг гэдгийг Монгол хүмүүс ийм гэж хятадын ард түмэн хараад бүгд ийм гэж тэд нар итгэхгүй л яагаад гэвэл тэд нар ухаантай хүмүүс учраас. Гэхдээ
Энэ заваан зүйл бидний нэрийг бузарлан шүү. Ийм харин бид нар энэ бузар хүмүүсээс ангилах цаг болсон шүү. За залуусаа дэмжиж өгөөрэй.